Газын зурус болж байгаа дан үргэлжилсээр байна. Сөргөлдөгч талууд аль аль нь гал зогсоох бодлого байгаа бололтой. Энэ дан ер нь дуусахгүй нэ. Дэндүү олон жил дайдж байгаа хоёр улс та. Энэ дайныг зогсоож болохгүй юм байх та. Бодвол ойрын 10 жилдээ дайдсан хിവэрэ байх байлгүй. Энэ их дэлхийг чинь тал талаасаа дэлбэлж сүтгэсээр байгаад болохоо байх нь. Ив наримталтай амьдрахад юу нь болохгүй байна. Дан гэснээс дэлхийн 2 дугаар дайны үед нохоонуудын биед даван уутанд боосон бөмбөг тавьж дайсны танкны дор оруулж дэлбэлэх гээд зөндөө нохоонуудын амийг авч чадсан гэсэн. Ямар амар хэрэг вэ? Хөөрхийн нохоонууд Байгальд бүх зүйл тэнцвэртэй байдаг. Жишээ нь цэцэг ургамлууд ургаж, өвсөн дижилтнүүд түүнийг идэж, дараа нь араатан амьтад тэдгэрийг барина гэх мэтэр идэж тижээлийн хэлхээ үргэлжилж бүх зүйл зогцсон амьдрна. Гэвч хүмүүс энэ бүхнийг сүйтгэж байгаа. Бид амьтдыг агнаж устгаснаас болж байгаль дэлхийн тэнцвэр алдагдж байгаа. нэрээ идэж тэжээлийн хэлхийг гиснээс эрвээхээ зүгийг шоргоолж гэх мэт хорхоонууд ч бас байгальд хэрэгтэй штэ. Ер нь хүн төрлөختөн хөгжсөн цагаас хойш дэлхийг эзэрхийлж сүйтгэж байгаа. Ой модыг устгаж, агаарын бохирдол үүсгэж, амьтдыг цөөрүүлж, гол усыг ширгээж, бас хит их химийн бодис ашиглаж байгалийн хуулийг зөрчиж байгаа. Уул нь энэ их дэлхий чинь зөвхөн хүн төрлөختөн бидний гэр биш шүү дээ. Бусад амьтаа бүхний гэр. Хэрвээ бид дэлхийгээ хайрлахгүй бол энэ дэлхий ч удаан тэсэхгүй байхаа. Хүн төрлөختний байгальтайгаа буруу харьцах, мөн дайн дажин уур амьсгалын өөрчлөлтөөс болж газар хөдлөлт, хар салхи, дэлхийн дулаарл, хүчтэй үер, гал төмөр зэрэг гамшигт үзэгдлүүд ар араасаа хөвөрсөөр байна. Үсгэлэнтэй зинхэр гаргийн минь амтай бүхэн амгалан байгаасай.